За. Тооч хороод хэрэгтэй. За тэгээ яри да. Сано хагч. Сайн байна уу? За тэгээд орж ирж байгаа усудаа бүгдэнд нь энэ сайхан одоо тэр мэндийг хүргье. За өнөөдөр одоо 12 сарын 30. За ингээ маргааш одоо 2026 оноо одоо ухтаж авна да. Алхаага хийгээч хямрачи. Хямарчин дуруучлаа гэнэ. За алхаага хийнэ. За сөргөмшөө өнөختүүдийг бол блоклоо гэж байна шүү дээ. Ингээ харж байгаа тийм ээ. За 72 хүн. За нэг 100 хүн болгоот нь ярьчээ да. За бас нэг энэ өөрийнхөө тий бодол санааг ярья гэж бодож байгаа. Өөрийнхөө бодол санааг ярих гээд ингээ сууж шүү. Тий. Тэр 100 болохоор нь яриагаа эхэлчихье. За энийг шууд болох гэлчээ доо. За 100 болохоор нь ярьчаа. За 91 хүн. За 100 болохоор нь яриад эхэлчихэ да. За 100. За тэгээ лайвд орж ирсэн одоо 103 хүнтэй бас энэ өдрийн мэндийг дахин өргөе. За нэг өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө санаа бодлыг ярих гэсэн. За өчигдөр одоо тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 114 жилийн болж маш олон улсууд энэ Ингрэ Мелаж говьят за тэгэл энэ хөдөлмөрийн говьяаны одон за ийм доо зүйлүүдээр шагнагдлаа. За энэ дунд одоо харж байхад бол за мэдээж одоо тухайн одоо зүйлээр амжилт гаргасан ийм сайхан дуулсуудыг л шагнаж урамшуулж байна. За би энэ дээр бол нэг юм атаархаад байгаа тий жөтгөрхөд байгаа юм бол байхгүй шүү. Зүгээр миний л үзэл бодол, миний л одоо сансан бодсон зүйл. За ингээд холимог тулааны хинкөргөл гээ залуу өчигдөр Монгол улсын гавьяа тамирчин сул авлаа. За сайхан багтж байгаа, баярлж байгаа, багахж байгаа, омгшж байгаа. Шодоо мундаг тийм ээ. Ингээ сайхан гайхалтай тамирчин. За ингээд одоо төрийн тэргүүнээс Монгол улсын гавьяа цул хүртэхдээ сайхан дээлээ өмсчээ. Сайхан одоо эсгийн малгайгаа өмсчээ, эсгийн торцгоо тийм ээ. За ингээд одоо харсан за доогуура нэг пүүстэй цогж явна л да. За нэгдүгээрт. За би энийг л хэлэх гээд байгаа. Тий. Зүгээр атаархаад байгаа даа биш. Тийм ээ. Аливаа Монгол хүн чинь нэг юм дээл хувцс өмсөхдөө за малгай дээл бүс гутал гээд ингээд бүрэн хувцлаа гэж одоо ойлгогддог. Тэгээ би одоо энэ körглийг яагаад одоо пүүз өмссөн юм бол би одоо гайхаад мэдэхгүй л байна. За магадгүй одоо мэдэхгүй учраас ингээд өмссөн болов уу тийм ээ. Би энийг бол мэдэхгүй байна. Ер нь бол одоо Монгол хүн болвол
За дээл өмсөхдөө заавал одоо төрүүтэй гутал өмссөн байдаг юм аа. Одоо тий одоо хороомч юм уу? За Монгол утлаач юм уу? Ингээд одоо сайхан өмссөн байх ёстой байхгүй да уг нь. Ингэж одоо Монгол хүн бол нэг юм үндэсний хувцаараа гоёж гангарахтаа нэг юм бүрэн явах ёстой юм аа. Маш олон залуучууд одоо энэ хөргөл гээ залуугаас одоо үлгэр дуурайлал тий мотивац авж байгаа. Тийм ээ. Одоо тэр одоо өөрийнх нь одоо тэр одоо байгаа байдлаас тий одоо өмсөн зүйлснээс тий одоо өнгө төрхөөр нь маш олон залуучууд одоо энэ залуугаас бол одоо үлгэр дуурайлал авч явж байгаа баха. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ? Зүгээр энэ дээлээ өмсөхдөө одоо энэ гутал өмсөөгүй энэ зүйлүүд нь бол үнэхээр одоо бас нэг юм Монгол хүний нүдээр харахад бол онцгүй харагдлаа гэж хэлэх гэж байгаа. Яг үндэ хэлэхэд. За зарим улсууд бол одоо мэдээж одоо тэр доор нь комент энэ бичсэн байна лээ. Яа тийм хүн юугаа өмсөн ямар хамаа байсан. Тий юугаа өмсөн юугаа идэж уун ямар хамаа байсан. Гэхдээ юугаа өмсөх юугаа идэж уух нь хамаагүй юм бол яагаад надад хамаарад байдیں۔ Тэгвэл энэ улсууд яагаад намайг одоо тэгчлээ ингэчлээ тийм хоол идчихлаа махгүй байлаа гурил идчихлаа тий та нар идээгүй шүү дээ. Яагаад одоо хамаагүй бол ингэ хамаагүй онлоо ингэж яриад идэгий. Би зүгээр энэ өв соёл гэдэг зүйл чинь ганцхан үндэсний бүх яриад байгаа биш ээ. Би энэ одоо өмсөх одоо энэ дээл хувцас те одоо энэ бүх зүйлүүд чинь бас нэг Монгол хүний нэг юм өмсөж хэрэгэлдэг энэ зүйлүүд нь бол бас нэг юм дүрмтэй, журамтай, тий, цэгцтэй, тий, тодорхой ийм байдаг байхгүй. Би гэхдээ энэ хөргөл гэдэг залууг бол шүүмжлээд байгаа даа биш. Би бахархаж байгаа. Тэр залуугаар би үнэхээр бахархаж байгаа. Мундаг Монголын нэрийг гаргаж, Монголын одоо тий нэрийг гаргаж одоо дэлхийн авраг болсон ийм одоо мундаг залуу. Холимог тулаанч одоо энэ гайхалтай залуу. Гэхдээ би одоо энэ яг уу бодоосоо гэж байгаа. Монгол хүн Монгол дээл хувцас өмсөд төрийн ордонд ороод төрийн дэргүүнээсээ тий надад медаль аваад эргээд гарч ирээд тэр Чингис хаанда сүгдэн мөргөж байгаа энэ зүйл бол гоё харагдсан. Гэхдээ Монгол хувцааныг сайхан бүрэн өмсөөд тий сайхан угалцтай Монгол гуталч юм уу? За бөөр болохгүй сайхан хороом өмсөөд ингээд нэг юм төрүүтэй гутал өмсдөг байхгүй та. Монгол хүн чинь дээлэн дээр хизээш нэг юм пүүз мүз өмсдөг. Ийм одоо ёс жаншилтай юм аа. Зүгээр нэг гадны нэг хин нэгэн хүнд дээл өмсүүлээд тавьчихсан биш байхгүй юу? Нэг Орос шар бор нөхөрдүүд дээл өмсүүлээд тавьчихаг байхгүй та. Тэд нар бол Монгол дээлийг одоо юу гэдгийг нэг байгаа гутлан дээр өмсчдөг баг. Монгол хүн бол тийм зүйл байдгүймаа гэж одоо хэлэх гээд байгаа. Яг уу намайг шүүмжлэх олон улсууд гарч ирэх баг. Чи одоо илүү штэ. Чи одоо илүү өгөлтэй. Яадгийн битээ хуц муц гэд ингээд ярих баг. Гэхдээ Монгол хүн бол Монгол дээлээ өмсөхдөө бол яг энэ ёс журмынхан давгаа ингээд сайхан өмсөх энэ зөв юм аа гэж надтай санал нийлэх улсууд бол зөндөө байгаа баг. Би бол зүгээр тэ шүүмжилж байгаа даа биш. Зүгээр л одоо өөрийнхөө үзэл бодлыг ярьж байгаа. Өөрийнхөө одоо санаа бодлыг ярьж байгаа. Ийм байсан бол гоё байхаар байж дээ л гэж ярьж байгаа. Мэдээж одоо гоё сайхан ски торцгоо өмссөн, сайхан ээжигээ ээж өгсөн, сайхан дээлийг өмссөн тэ ингээл одоо байна лээ. Одоо эсрэг одоо бас л одоо тэр одоо Сумагийн одоо хэд хавраг үлээ. Одоо Бямбсурын одоо бас л одоо гавьяат авсан штэ. Тэгэхэд бол одоо тэр өмссөн дээл хувцс гутал мотлол бол яг л одоо ингээд аюу гоё ингээд байж байгаа үстэй. Тэгэхээр ер нь бол нэг ийм л зүйл байгаамаа гэдгийг одоо энэ лайваараа бас хэлэх гээд байгаа. Тэгээд энэ миний одоо энэ яриад байгаа тий миний одоо энэ хилээд байгаа энэ Монгол тий өв соёл гэдэг зүйл чинь бол хин хүний одоо өмсөж ийсэн эдэлж хэрглэж ийсэн одоо энэ үндэсний хувцаа яаж өмсөх үү яавал бүрэн бүтэн гэж тооцогдгийг энэ зүйлүүд чинь бас явах хэрэгтэй маа л гэж би хэлэх гэж байгаа. Тэгээд миний энэ ярьж байгаа хэлж байгааг зүгээр ойлгож авах хүн байгаа бах. За эсрэгээр нь буруугаар ойлгож авах хүн байгаа бах. За би гол нь бол маш олон улсууд хэлсэн байлээ. Одоо өстой тий юугаа өмсөн та нарт ер нь ямар хамаа байна л гэдэг байхгүй. Би тэгээд юугаа өмсөн юугаа энэ ер нь хин тамаатай юм бэ? Тийм үстэй. Би өөрөө л одоо тий өв соёлоороо бахархаж өөрөө л энэ уул хангаадаа гарч ингэж алхаж ингэж явж байгаа. Би харин энэ өмсгөл юу гэдгийг энэ дээл хувцс энэ одоо зүйлээ өмсөхдөө нэг яг нэг ёс журмынхан дагуу сайхан өмсчих юмсан да тий ингээд нэг явчих юмсан даа л гэж ингэж бодож явдгийн шүү. Тэгээ би гол нь хэлэх гээд байгаа нь одоо энэ хөргөл гэдэг залуугаас бол маш олон залуучууд үлгэр дуурайл авна. Тэ одоо ингээд сайхан дээл өмсөд ингээд пүүцтэй явдаг юм л шүү дээ. Энэ хөргөл гавьяа тамир чи ингээд явж ирсэн шүү дээ.
Би яага болтго юм гээл энэ жишээний одоо явж иж магадгүй маа гэж. Тэгэхээр энэ хоргол гээд энэ залуугаас одоо олон залуучууд үлгэр дуурайл авах учраас энэ нэг үндэсний өв соёл болсон энэ сайхан дээл хувцаа тий ингээд өмсөхдөө нэг юм тий нэг юм ёс журмынхан дагуу ном журмынхан дагуу сайхан өмссөн бол их гоё байж таа л гэж би тэгж л бодож байгаа. Тэгж л одоо санаа бодлоо хэлж байгаа шүү. Тий ингэж л хэлж байгаа. Түүнээс одоо намайг бол олон улсууд хэлэх бах. Чамд ер нь ямар хамаатай юм. Би хамаарахгүйсэн бол ярихгүй шүү дээ. Би гол нь одоо энэ нэг юм тий Монгол хүн монголоор байх хэрэгтэй юм аа. Инкерг бол цэвэр одоо сайхан одоо Монголын бахархал тий одоо ёстой Монгол одоо Чингисийн Монголын бахархал байхгүй. Тийм учраас энэ залуугаас ч маш олон залуучууд үлгэр дуурайл авах учраас бас ингэж яриад байгаа. Тий. Магадгүй би одоо дээл өмсөд нэг пүүз өмсөд тий ингээ алхацсан болвол одоо над руу зүгээр ёстой нөгөө хэдэн мянгуулаа зүгээр ёстой нөгөө хотны нохоо шиг боорлон. Би ойлгомжтой энийг мэдж байгаа. Тийм учраас би хизээч одоо энэ Монгол дээл хувцс өмсөхдөө нэг юм алдаа эндэгдэл гарахгүй те. Ер нь гарахгүй гэдгийг хичээдэг. Тэгээд ингээд харахаар за яг нэг юм олон танигдсан за нэг юм одоо нэг юм улсуудыг болохоор айгүй сайхан долоодог. Ер нь энэ дээр нь ингээд харагдаж байгаа. Ингээд хараад байдаг. Ингээд долоогоод байдаг. Одоо энэ хоргол гавья тамирчин одоо юу өмснө ямар хамаасан гоё штэ гал ингээд хэлсэмдэр долоогоод байгаа байхгүй. Яг үннийг хэлчих чадахгүй зүгээр л өнгөцгөн хард болоодог. Үннийг хэлээд үннийг тэ за ийм одоо учраас ингэдэг юм аа гэд. Эн чинь зүгээр л нэг юм хүний зөвлөгөө зөвлөмж гэж ойлгоорой. Тий. Ингээд үннийг хэлчих чадахгүй ингээд долоодог. Зүгээр энгийн жирийн хиймэр алхаа над руу болохоор ёстой юу ч хийсэн одоо миний амьдралд орж идэг тийм ээ. Би хоол идсэн чи миний амьдрал руу орж ийн, алхсан чи орж ийн, тий. Ингээд өмсөө явсан чи орж ийн. Миний хувцсан руу ороод явдаг шүү дээ. Нэг өмттэйгөө хэд алхлаа алгин тий. Одоо ингээд тийм хувц өмсч чийлгэн тэглээ инглээл гин. Тий хинт ч хамаагүй бол яагаад миний амьдрал руу миний өмсөн зүйлсэн рүү орж ирж нохоо шиг боорлоод идэг. Би зүгээр гол нь одоо тэр ерөнхийлөгчөөс одоо тэр инкоргол одоо шагналаа аваад гавьяатын тэмдэгэ аваад ингээд зогсож байгаад багчижсэн. Гол нь миний нүдэнд одоо юу одоо өртсөн бэ гэвэл сайхан Монгол дээл өмсчөөл нэг бүүзтэй зогсож байгаа дээр л жаахан сэтгүүл дундуур ингээд бас нэг бодууштай юм да. Энийг бас нэг одоо хэлэх нь одоо зүв бахаа гэж бодоод ингээд хэлж байгаа. Зүгээр хэлэхгүй долоож байгаа улсууд бол маш олон байгаа шүү. За иймэрхүү зүйлийг хэлэх гээд байгаа. Тий? Ингээд нэг богинохон лайв хийгээл ингээд өндөрчих юм. Ер нь бол Монгол хүний тийм ээ. Одоо энэ нэг ёс заншил гэдэг чинь нэг арай ондоо шүү дээ. Тий энэ Монгол хүн гэдэг чинь одоо би бол хэлээл байгаа шүү дээ. Ядаж одоо энэ тий өвлийн одоо энэ хүүтэн нойтонд тийм ээ. Сайхан Монгол дээлээ өмсөөд нэг юм явуул бас сайхан да. Энэ салтаа саамаас чи ядад дулаахан байдаг юм аа. Тий Монгол дээл, Монгол гутал гэдэг чинь бол ер нь бол бидний одоо эртний үеэс эцэг өвгдийн уламжилж ирсэн энэ зүйлүүдээс ер нь энэ Монгол гутал гэдэг зүйлийг чинь бол мөнхийн одоо өдөр тутамдаа хэрглэж ирсэн дээл хувцс байж гин тийм ээ. Ингээл одоо би харин сая хэллээ шүү. Яг нэг юм бүрэн хувцс өмссөн гэдэг зүйлийг бол малгай байдгийн за бүс байдгийн гутлаар нь ингээд бүрэн дүүрэн сайхан хувцлаа гэж ойлгодог. Ийм зүйл байгаа. Түүнээс сайхан дээл өмсчоод нэг юм сарваасан пүүз өмсөж явах юм бол нэг онцгой харагданаа. Энэ бол Монгол хүний хин зүгээр нэг юм зохицолгоонд ер нь онцгой гэж л ер нь хэлэх гээд байгаа. Тий. Чамайг бол автобусанд ч хүн танихгүй гэж байна. За чамайг бол аав ээжээс ч илүү хүн танихгүй хаа. Намайг бол ер нь за би тэр энэ мөргөл шиг одоо ийм одоо зүгээр тэгж ярихгүй. Гэхдээ бол тодорхой хэмжээний хүн бол намайг за ер нь Улаанбаатарын хүрээнд төдийгүй ер нь энэ Монголд бол ер нь за ер нь мэдэх баха. Тий, ер нь мэдэх бах шүү. Тий. За юу, би ингэж хэлье. Тий. Чамайг бол ягавтай нэг аав ээж ахын дүүс чинь таних бах. Тий. Намайг бол бас орой ондоо шүү. За гэж хэлчихэж байгаа. Тий. Яагаад одоо энэ ямар алхаа энэ өв соёл яриад тий өв соёлоо ингэж залуучуулдаа бас тий таниулж мэдүүлээ.
За үс соёлоор бас бахах ёстой юм байна. Энэ улс орондоо бид нар эзэн байх ёстой юм байна. Энэ уул хангаалаа эрхэн шиг алах. Уул хангаагаа нэг эрхэн шиг монгол хүн шиг шүтэж дээдлж явах ёстой юм байна. Тийм ээ? Гэдэг зүйлийг бол яриад явж идэг. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол яг хэвтэ энэ ингээ яриад явж идэг учраас нэг нүдэнд ингээд сонин содон харагдах юм л та. Нэг ийм зүйлүүд тийм ээ? Магадгүй одоо тэр гадны хүн одоо Монгол дээл өмсөд одоо юу гэдгийг нэг пүүз элдв босын юм өмссөн байх юм бол би юм ярихгүй. Энэ бол ёс заншлыг маань мэдэхгүй. Энэ нөхөрд одоо хинж одоо дээл бэлгэлсэн. Нэг нь одоо худалдаад чавцсан юм уу тий? Өмссөн л явж ийн гэж харах баг. Яг гол нь одоо энэ Монгол хүн тий? Чингисийн Монгол. Тэр тусмаа одоо энэ тий? Монгол төмний төлөөлж яваа. Монгол төмний нэр хүндийг одоо тэр дэлхийн одоо дахинд гаргаж яваа. Ийм одоо мундаг залуу нэг ийм одоо зүйл харагдахаар нь л одоо энэ миний одоо бодол санаагаа хэлж байгаа шүү. Тий. Зөв үү? Буруу юу? А? Заавал тэр мундаг залууг иш татаж хэлэхгүй байх. Хэлж байгаа санаач нь бол ойлгож. Гэхдээ энэ залуугаас маш олон залуучууд үлгэр дуурайд лах байхгүй юу да. Авна. Өмсөн зүйлсээс нь авна. Өөрийнх нь үйл хөдлөлөөр нь авна. Энэ чинь ер нь энэ хөргөл гэдэг залуугаас л маш олон залуучууд материал авах юм а. Тэгэхээр энэ хөргөл гэдэг залуу бол өөрөө за магадгүй одоо мэдэхгүй ингээд одоо яасан байж болно. Гэхдээ одоо хэлэхгүй долоож байгаа усуд байна. Хилээд одоо ингээд явах нь бол зөв юм а. Тий. Зүгээр тэр би бол шүүмжлээд байгаа даа биш ээ. Тий. Зүгээр л өөрөө ингээд үзэл бодлол одоо санаа бодлол хэлж байгаа. Монгол хүн бол нэг дээл өмссөн бол нэг сайхан тийм ээ. Энэ хөргөлийн хувьд бол гутлах мөнгөдөө биш байхгүй та. Гутлах мөнгөдөө өстой ямар л бол ямар гутлаа аваад өмсчих байх. Тий. Нэг сайхан гуцтай Монгол гутлаа авч өмсөөд ч юм уу. Сайхан одоо нэг юм за мөр болохгүй л одоо хором өмсөөд ингээд сайхан дээлтэйгээ ингээ явж ивэл бол залуучууд ч н одоо эргээд энэ тийм ээ энэ одоо мундаг залуугаас одоо үлгэр дуурайл авч нэрээ одоо энэ дээл өмсөхтэй нэрээ одоо энэ төрүүтэй гуталтай байх ёстой байна тий нэрээ сайхан Монгол гутал дээл өмссөн байхад ямар гоё юм ингээд үлгэр дуурайл одоо мотивац аваад явах байхгүй тий би ахуулахын төлөө хилээд байгаа бас би ахуулахын төлөө бол хэлж байгаа гэхдээ миний хэлж байгаас илүү инкориглийн одоо өмсөд одоо хэрэглээд ингээд явах нь бол маш олон залуучууд хүрэх байхгүй. Тийм учраас хэлж байгаа. Тийм учраас л одоо иш татах биш. Яг үнэн одоо харагдсан одоо бодит байдал ийм учраас л ингээд хэлж байгаа шүү. Зөв гэж юм тий. Би зөв гэж ойлгож байгаа. Миний энэ ярьж байгаа бол нэг яахтар буруу гэж ойлгохгүй байгаа. Мэдээж одоо энэ инкоригл гэдэг залуу тийм ээ бас одоо үзэж хараад ингээд явах юм бол бас одоо тий энэ хүн бол бас зөв хэлж байна гэж бас одоо ойлгож хүлээж авах байх тий. За ийм байгаа тий. Тэр Монгол хүн чинь нэг сайхан дээл хувцас өмсөөл нэг сайхан одоо нэг юу ягаал те. Сайхан одоо нэг юм Монгол гутал сайхан дээлээ нэг бүрэн өмсөөл ингээл явах чи бас л чинь бол Монгол хүн штэ. Магадгүй одоо юу гэдгийг одоо зарим залуучвал те. Нөгөө гавьяат те тэрийн ордон дотор дээл өмсөөл хүүцтэй л явж ирсэн штэ. Ингээ хүүз өмсөөл болдгол юм байна штэ гэж бодох залуучвал маш олон байгаа шүү. Тэ мэдээж одоо энэ хүн бичиж штэ. Энэ Нэгийн Эрдэнэ гээд гадныхан харж байгаа. Мэдээж одоо энэ кориглийн одоо тэр гадна дотны одоо өрсөлдөгч гэдэг юм уу одоо тэмцээн уралдаанд нь одоо хоцсон ялсан одоо энэ бүх улсууд бүх одоо маш олон орны улсууд харж байгаа байхгүй. За төрийн дэргүүнээс манай коригч нь одоо шагнал авж байгаа юм байна. За Монгол улсын гавьяа тамирчин болж байна гэл ингээл өмссөн зүйлснээ те энэ ер нь бол энэ зүйлийг бүгдийг нэгэд харах байхгүй.
Тийм ээ. Тэгэл дэлхийд одоо ингээл харагдаал ингээл явна гэсэн үг байхгүй. Одоо нэг тухайн үедээ одоо бид нар мэдэндээ одоо энэ хүн намын дорж ханд гэдэг нэг валаа юм. Төрийн ордонд бүүцтэй дахин орцсон нэг үдээсгүй бүүцтэй. Тий. Энэ төрийн ордонд орч чинь бас нэг юм тийм ээ. Энэ хувцсны ийм стандарт уг нь байдаг юм байл шүү дээ. Зүгээр одоо энэ энгийн хүн амтан ороход юу гэдгийг нэг пүүз байхгүй, ботинг өмсөх ёстой, тий. Одоо бинт амрын хувцс өмсөхгүй байх ёстой энэ гэсэн нэг тийм жинсэн үдмөнтэй ордгоо нэг тийм дөрвөн журам байдаг юм байл шүү дээ. Тэгсэн чин дээр дорж ханд гэдэг нэг алхам амчин нэг үдээсгүй бүүцтэй яв орцсон солиороо явуулсан юм шүү дээ. Гэхдээ дорж хандаа хажууд бол одоо инкоргл гэдэг залуу бол үнэхээр дэлхийн одоо дэлхийд Монголыг одоо сурчилж яваа ийм залуу. Тийм учраас би зүгээр яг хуу энэ залууд бас нэг зүгээр болгороо миний хэлж ярьж байгаас ахыг аваад хаяхыг хаяасаа л гэж байгаа юм. Бодгол асуудал шүү гэж тий. Зүгээр яг хуу өчигдөр яг хуу ингээл сайхан одон медаль ингээл маш олон улсууд ингээл аваал ингээл шагнагдаал ингээл гарч байгаа ингээл харж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэд дунд яг хуу ингээл сайхан аваад дээл хувцас өмсөөд ингээд дээгүүр бол сайхан Монгол залуу тийм ээ. Сахал махал бол ялчгүй л одоо Жингисийн баатар шүү дээ. Тэгээ сайхан эсгий торцгоо өмссөн, сайхан ээжиг ээж өгсөн дээлийг өмссөн. Тэгэл яг ингээл доошлол ингээл харахаар ингээд пүүцтэй зогсож байгаа. Ер нь бол Монгол хүний зогслоонд бол нийсэхгүй харагдсан л. За тэгээ бас нэлээ бодсон. За энийг ярих юм бол бас ингээд бас олон хүмүүний бас одоо бас янз бүрийн одоо тий шүүмжлүүдийг бас ямар алхаас ахундаа тийм ээ. Одоо чи битгий ууц чамд ер нь амар амтай чи өмссөн юм уу барьсан юм уу гэд. Би харин хэлдэж өөртөө гэж ишиж. Тий тэр хилээд байгаа нөхдүүд бас над дээр байж идэг. Тий ямар хамаа байсан юугаа өмсөн ямар хамаа байсан. Яг тэр хэлж байгаа нөхдүүд над дээр байж идэг байхгүй. Тэг хамаагүй юм бол миний идэж уух, миний өмсөх, миний алхах, миний уул хангаагаа шүтэх, миний өв сөөлөө ярих. Ер нь та нарт ерөөс нь хамаагүй шүү дээ. Би зүгээр гол нь энэ ирээдүйн залуучуулыг нэрээдүй улсын дүүнрийг тий энэ бол бидний одоо нутаг ус бидний одоо эх орон бид нар эх орондоо эр хүн шиг байх хэвээр юм аа. Бид нар нэг ингээд нэг өв сөөлөөрөө бахарч явах хэвээр юм аа. Бид нар нэг үндэсний хувцаараа гоёод ингээд уул хангаагаа шүтэд дээдэлж тий уул хангаагаас авшиг энерги хүрдэж явсан ийм ард түмэн юм аа гэдгийг харуулъя гэж зорж явдаг шүү дээ. Төрийн ордонд орохдоо хувцлах стандарт гэж байгаа. Пүүцтэй бол арай л биш. Тэр ёй хөндлөх хэрэгтэй л гэж. Тэр ёсоо хөндлөх хэрэгтэй л гэж. Тэгээ ёсоо хөндлөн нэгдүгээрт ёсоо хөндлөн. Хоёрдугаарт Монгол хүн чинь те Монгол хүн чинь нэг Монгол хувцас өмсөн бол яг нэг бүрэн дүүрэн хувцлаа гэж ойлголтыг би сая хэллээ шүү дээ. Малгай, бүс, одоо дээл те гутал гээл. Ингээл нэг юм бүрэн дүүрэн хувцлаа л гэж ойлголоо. Бүрэн дүүрэн одоо хувцалсан Монгол эр хүн бол бас л гоё штэ. За энэ зүйлийг л ярьж байгаамаа. Тий. Тэгээ би гол нь яг хуу энэ долоогоод байгаа хэлж чадахгүй тий. Ингээд зүгээр худлаа наанаа өнгөцхөн зүгээр ингээд долоогоод байдаг нөхдөд зориулж хэлээд байгаа байхгүй юу? Долоогоод байгаа байхгүй юу? Яг үннийг яг үнэн бод байдлыг хэлэхгүй мөртлөө наана одоо магадгүй харцсан л байгаа. Тэгсэн мөртлөө долоогоод байдаг. Энэ зам нь юусоо таалагддаг байхгүй монголчуудын. Одоо монголчуудын юу ах вэ? Цөөхөн эдний хэсэг ийм долоодог улсуудын юусоо таалагддаг байхгүй. Одоо дэлхийн авраг гээл ингэж харал долоочдөг. Нэг дээдс ядгууртан болохоор л долоочдөг. Дэндүү мөнгөтэй улаач долоочдөг. Тэгэл нэг доор тий дунд зэргийн тий доошоо амьдралтай улсуудыг л нулимаад байдаг, дэвсээд байдаг. Тий өвзөн ядаад байдаг, хараагаад байдаг. Улмал дэвсээд байдаг. Нэг ийм ёдрын замтай л. Энэ зам бол таалагддаг манаа та. Тийм учраас л одоо үнэн ер нь юмыг үнэнгээр нь хэлчих сайхан байдаг. Тий ойлгох ухаантай улсууд нь маш гоёор ойлгож хүлээж аваад ингээ явцдаг. Би одоо магадгүй инкорглгээ залууг одоо магадгүй одоо дараа нь одоо ямар нэгэн одоо зүйл дээр одоо дээл өмсөд тий явахдаа би бүгдтэй явахгүй гэж итгэж байгаа. Ямар ч байсан нэг тий сайхан Монгол гутал авчих байх. Үгүй яд сайхан хором өмсчих байх.
Тэр хэмжээний одоо бас ухаантай залуу тэр хэмжээний одоо бас ухаантай тэр хэмжээний одоо мундаг залуу ээж ижил одоо энэ дэлхийн авраг гэдэг одоо энэ эрхэм үдтэй одоо нэр алдар төрсөн байл гэдэг гэж би ойлгож байгаа. Зүгээр нэг жирийн нэг одоо хин нэгэн үнийг доромжилдог, хин нэгэн үнийг даапаалдаг юм тороол биш баг. Тэр хүн бол арай тусгай төрсөн, тусгай одоо Монголын нэрийг гаргаж яваа ийм одоо мундаг залуу. Би бол илэн шүү. Би бахарч байгаа. Би маш ихээр бахарч байгаа. Одоо гол нь хүнийг бол ер нь үннийг л хэлчих хэвээр. За ийм байх шүү. За ер нь ийм харагдлаа шүү гэдгийг л би өөрийнхөө энэ сансан бодсон зүйлийг л хэлчих. За ийм байна. За тэгээд ингээд лайв өндөрлөө доо. Тий. За тэгээд одоо миний хэлсэн ярьсныг одоо зөвөр маш одоо хэрсүүгээр маш одоо ухаантайгаар хүлээж авах эсвэлэг хүн байгаа бах. Хэмлэж идэх бас одоо эсвэлэг улсууд байгаа бах. Гэтэ бол ер нь бол гарцаагүй үнэн бол Монгол ёс Монгол одоо ёсоод идэх Монгол одоо хүн байх монголоороо байх гэдэг зүйлийг л одоо үргэлж ярьж явна гэдгийг л одоо энэ бол гарцаагүй үнэ. Энийг л хэлье. За тийм байна. Тэгээд рекламны санал байна хамтрахуул гэж чинь тэгээд хувь чатаар орж ирээ ологдохгүй. Надад маш олон улсууд олгож байгаа. Тэгээд ер нь бол одоо нэг юм суглаа гэсэн юмнууд их орж ирж байгаа. Тэгээд энэ би бол суглаа бол ер нь явуулах тийм авьяас бол үнэхээр байхгүй мэлээ. Би бол магадгүй одоо харин надаар нэг сайхан Монгол дээл өмсөд одоо сайхан сурчлуулах тийм ээ. Сайхан одоо нэг юм Монгол гутал ч юм уу, сайхан гутал ч юм уу тий. Одоо бол маш гой гутлууд гардаг болсон шүү дээ. Дээлэн дээр өмсгөх зохицолтой. Заавал Монгол гутал гэхээргүй одоо юм хүннүү загвартай тий. Маш гой гутлууд ингээд гардаг, хийдэг болсон шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлийн. Тэгээ тэд нар дээр нэмж хэлэхэд одоо энэ үндэсний үйлдвэрлэл болсон энэ одоо бараа бүтээгдэхүүн яг хүн Монгол хүнийг амьдралд нийцсэн бас байгаасаа л гэж боддоо шүү дээ. Жаахан одоо нэг жаахан үнэтэй маягийн байгаад идэв. Магадгүй энэ хийц хэлбэр одоо янз бүрийн юмнаас болдог бах. Тий. Магадгүй би бол одоо энэ нэг сайхан Монгол дээл өмсөө тий нэг сайхан тий Монгол бүс ч юм уу тийм ээ. Ер нь нэр хүний бэлэгдэл сайхан одоо хямар бүс ч юм уу тийм ээ. Нэг готловс ч юм уу тий Монгол сайхан готлч юм уу тийм ээ. Ийм зүйлийг бол одоо ярихад бол надад арай илүү дөхөн баха. Суглаанаас арай илүү бах гэж бодод. За иймэрхүү байна. Тэгээд ингээд энэ лайв өндөрлөө. Тэгээд за ингээд 2025 он Улиран одож 2026 он одоо аашлан ирлээ. Тэгээд одоо маргааш одоо шинэ оноо тийм ээ амтэн ах トゥ аав ээж алаг үрстэйгээ одоо сайхан шинэ оноо ухтаарай. За тэгээд одоо ажлын өндөр амжилт хүсье да. Ямар алхаа анхулд бол 2026 онд бол за тэгэл ер нь ижилтэй тэгээд алхаа маань явна. За тэгэл одоо тэгэл ер нь ингээл тодорхой ингээл явна. Тий. За тэгээд манайхан баярлалаа. Тэгээд ямарыг дэмждэг, ямарыг одоо бас одоо хэлсэн ярьсны маань одоо зөв зүйлээр хүлээж авдаг, сонсдог. За энэ хүмүүстэй одоо маш их одоо талархаж явд юм аа гэж хэлээ. Тэгээд эцэст нь хэлэхэд бол би бол одоо энэ нэг хүнд одоо атаархсан жөтөрхсөн юм бол алга аль одоо байгаа үнэнгийн л одоо яг уу тэр хүн тухайн хүн одоо зүгээр болгож авна уу одоо яаж хүлээж авна одоо мэдэхгүй тий. Гэхдээ бол ухамсартай ухаантай тий ийм хүн бол зүгээр сайхан хүлээгээл авчих байх.
Зүгээр гол нь энэ зүйлийг л би зүгээр өөрийнхөө энэ бол миний одоо бодсон сансан л бодол шүү. Тий. Ийм л байгаа. Ер нь одоо тэгээд надтай санал нийлэх улсууд зөндөө байгаа байх. Нийлэхгүй улсууд бас байгаа байх. Тэгээд ер нь бол нэг бодоод үзээрэй. Монгол хүн тий. Монгол хүн Монгол хувцсыг бол өмсөхдөө нэг бүрэн дөрөв өмсчвөл ямар харагдах вэ? Дутууд улмагхан өмсөөл тий. Ингээд явбал ямар байх вэ? Тийм ээ. Гэдэг зүйлийг бас нэг бодоорой. Ялангуяа одоо энэ өв лунжлын одоо сайхан цагаан сар маань одоо ингээд шинэ жилийн дараа залгаад болно. За тэгээд энэ үндэсний хувцаараа их гойддог болцсон. Гангардаг болцсон ийм үед бол бас миний ярьж байгаа хэлж байгаа зүйлээс бас авах зүйлүүд бас байгаа байхаа гэж би бодож байна. За ийм байна. За тэгээд баярлалаа манайхаа. Сайн сайхныг хүсье. За тэгээд шинэ оноо минь дүргье. За баярлалаа.